За сайн байцгаана уу? Мики байна. За ингэж нэг юм өчнөө сар ботсон бичлэгээ хийх гэж сууж байна. За өнөөдөр их сонирхолтой юмны талаар ярина. Юуны талаар ярих вэ гэхээр нийл хүүхдийн дохойн нийлний талаар ярина. За дохойны хил гэхээр та бүхэн маань одоо нөгөө тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн дохойны хил гэж бити бодоорой. Энэ арай өөр төрлийн дохойны хил байгаа шүү. Тэгээд миний энэ бичлэгийг одоо нийлх хүүхдтэй эсвэл хүүхдэд болохоор төлөвлөж байгаа. За ер нь бол бүх хүмүүстэй л зориулж байна. Та бүхэн нэг сонсоод өнгөрчүүлэх зүгээр бах. За өнөөдөр миний ярих гэж байгаа нийлх хүүхдийн дохойны хил юугаар онцлогтой юм гэхээр та хүүхдтэйгээ хүүхд чи хилд орохоос өмнө ойлголцож чаддаг болно гэсэн үг. Тэгээд энэ амар боломжгүй юм шиг сонсогдож байгаа бах. Тэгтээ боломжтой гэдгийг би өөрөө одоо хүүхд дээрээ туршсан гэхин цаашаа хүүхдтэй зааж өгөөд тэгээд өөр амьдрал дээрээ хэрэгжүүлээд надад маш их хэрэгтэйс учраас та бүхэнтэйгээ хуваалцаар шийдээд одоо энд сууж байна. За тэгээ би жоохон хурдан ярьж магадгүй. Sorry. Тэгэд энэс удаан бол ярьж чадахгүй юм билээ. За тэгээд хэдүүлээ гол ярианд оръё. За нийлх хүүхдийн дохойны хил гэж юу юм бэ гэдгсэн чинь энэ нь хамгийн анх Америкаас эхлэлтэй юм байна гэж би ойлгосон. За би одоо бас нэг 10 жилийн өмнө Америкт амьдардаг байхдаа анх энэ нийлх хүүхдийн дохойны хилний талаар олж мэдчихсэн байхгүй юу. Америк ээжүүд бол хүүхдүүдтэй аягүй их зааж өгдөг байсан. Тухайн үед харчаад вау энэ чинь ямар сонирхолтой юм бэ гэд ингээд амар тод сэтгэлд үлдсэн байсан. Тэгээд тухайн үед хэрэг хүүхдтэй болох юм бол бас ингэж зааж өгөх юм бол энэ ч ихтэй гоё юм биш үү, хүүхдтэйгээ ойлголцох юм байна гэж бодоод өнгөрчээсэн. За тэгээд олон жилийн дараа хүүхдтэй болоод тэгээд хүүхдтэй зааж өгсөн чинь үнэхээр амар гоё хэрэгжтэй юм шиг санагдсан. Энийг бол хүүхдтэй зааж өгсөндөө харамсахгүй байгаад та бүхэн ч гэсэн бас туршаад үзээрэй, судлаад үзээрэй гэж зөвлөх байна. За тэгээд хэдүүлээ шууд гол ярианд оръё. За би өнөөдрийнхөө бичлэгэн дээр болохоор нийлх хүүхдийн дохойны хил гэж юу юм. За тэгээд давуу тал юутай, сул тал нь юутай. За тэгээд дээрэс нь за хэрвээ дохойны хил зааж өгөхөр шийдсэн бол яаж заавал илүү үр дүнтэй байх юм гэдэг нэг хэдхэн тип өгөөд тэгээд миний өнөөдрийн бичлэг дуусна. Нийлх хүүхдийн дохойны хил гэж юу вэ? За би нөгөө нэг ойрт ерөөсөн монголоор ярихгүй байгаа болохоор үгийн амир их бодоод байсан учраас нөгөө ярих юмнуудаа бичсэн. Тэгээд бичсэн юмнасаа та бүхэн зарим шууд ингээд уншаад танилцуулчих. За нийлх хүүхдийн дохойны хил нь болохоор хүүхдтэй үг хэлж сурахаас өмнө өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ мэдрэмжээ ойлгуулахад зориулсан гараар дохой хийдэг арга гэж байгаа байхгүй юу. Энэхүү арга нь хүүхдийн биеийн хилэмж гараар дохиогч чадварыг ашиглан эцэг их асран хамгаалагчтайгаа харилцах боломжийг олгодог гэдэг ч юм. Тэгэхээр та ингээд зүгээр бодоод үзсэн ч гэсэн гоё байгаа сте тий. Яг охтууд бол айгүй ихт хилд орчдөг. Гэхдээ бас тий арай жоохон хожуу хилд орж байгаа хүүхдүүд ч гэж болно шүү дээ. Тэгэхээр энэ бол би бол ингээд сул талын бол одоохондоо харж амжаагүй байна. Тэгээд хилд орохын хувьд болохоор манай хүүхд жоохон универсал ихгүй юу. Нөгөө нэг одоо гэрт нь ингээд нөгөө нэг хүмүүс 2 3 үйл хольж ярьж байгаа учраас яг хизээ ямар хэлээрээ хилд орох нь бол мэдэхгүй байна. Гэхдээ миний зааж өгсөн одоо энэ хэдүүлээ baby sign гэдээ яриавчи. За тэгээ миний зааж өгсөн baby sign-уудыг бол Монгол, Япон хэл дээр аль алин дээр нь хүүхд маань л ойлгож байгаа. Намайг ингээ монголоор хэлэхэд бол ойлгодог. Одоо эмээ өвөө нь бас монголоор хэлэхээр бас ойлгож байгаа. Baby sign гэж юм байна. За тэгээ хэдүүлээ одоо шууд давуу талын яриавчи. Хамгийн ихний давуу тал нь харилцааг сайжруулна гэдэг жаа байхгүй юу. За хүүхэд маань өөрийнхөө одоо хэрэгцээ мэдрэмжээ илүү амархан асран хамгаалагч ээж автай ойлгуулах боломжтой болох нэ. За энэ бол маш том давуу тал гэж би бодож байгаа. За тэгээ хоёрдугаарт болохоор одоо нөгөө нэг frustration гэдэг дээ шүү дээ. Нөгөө уур уцаар ингээд нэг юм манайх одоо аягүй хилдэгтэй нөгөө яах гээд байгааг нь мэддэхгүй үйлээд тах ингээд хүүхдээ аягүй их тэгж байгаа сонсогддог. Тэгээд энэ нөхцөл байдал бол маш их буурнаа. Би одоо бодоод байна л та манай хүүхд ер нь яг тийм амар шалтгаангүйгээр уйлдаг лүү. За уйлдаг л ах л та. Гэхдээ ер нь бол маш бага, бүр нэлээд бага гэж бол би хэлж чадхаар байна. За тэгээ хүүхэд нэгэнд өөрийгөө ойлгуулж чадж байгаа юм чинь хүссэн юмыг хийхгүй болохоор хүн бухимдэн штэ. Тэгэхээр тэр бухимдал бол нэлээд бага байх нэ, багасах нэ. Миний хэлэх гэж байгаа 3 дахь
давуу тал болохоор би энийг бол яг сайн нарийн бол мэдэхгүй байсан. Зүгээр түрүү хэлсэнчлэн Америкт байдаг байхдаа өөрөө зүгээр хараад тухайн үед энэ ч гоё юм шүү гэж бодоод өнгөрчээсэн болохоос ш яг давуу тал нь юу, сул тал нь юу ингэж бүр амар сайн нарийн бол судлаагүй. Энэ бичлэгийг хийх гээд өшөө сайн суугаад ингээд ер нь baby sign-ы талаар жоохон судлаад үзсэн чинь 3 дахь давуу тал гарч ирсэн. За энэ нь юу вэ гэхээр хэл ярианы хөгжил туслана гэдэг ч байгаа байхгүй. Тэгээд та нар бодож байгаа ихтэй нөгөө хүүхдэд ингээд дохионы ил заагаад baby sign заагаад өчгөр чинь ярихгүй юм шүү гэд бодож иж магадгүй. Гэтэл яг эсэргээрээ энэ baby sign хүүхдийн дохионы хэл маань хэл ярианы хөгжилд тусалдаг байх нэ. Тэгээд энэ хүүхдийн үг хэл сурах үйл явцыг дэмжихээс гадна одоо нөгөө нэг бас юу гэж утсан байсан. Хүүхдийн одоо нөгөө үгийн сангийн баялагийг нэмэгдүүлдэг. За тэгээд ийм нөгөө логик сэтгэлгээг бас айгүй сайн хөгжгöd тусалдаг гэж бичсэн байсан. За тэгээд түүний дараагийн давуу тал гэх юм бол эцэг эхтэйгээ илүү ийм ойр дотн байх боломж олгодог гэж ütсэн байсан. За эцэг их хүүхдийн одоо нөгөө хоорондоо мэдээж ойлголцоод ирэхээр чи илүү гоё дотн болоод ирнэ. Шинэхэн эцэг эхүүд ч юм уу айгүй их тэгдэг шүү дээ. Хүүхдтэйгээ яаж ийм бонд хийх вэ? Яаж ийм гоё илүү гоё дотн болох вэ гэдэг шүү дээ. Тэгэхээр бас baby sign маань бас туслах нэ. За тэгээд бас дараагийн амар гоё давуу тал гэх юм бол оюун ухааны хөгжилд бол эргээр нөлөөлнө гэж бичсэн байсан. За тэгээд одоо энэ baby sign ашиглаад ахаар хүүхдийн танин мэдэх үе, ажиглалт, за тэгээд анхаарал төвлөрүүлэх чадварыг бол нэмэгдүүлдэг гэсэн байсан. Тэрнээс гадна болохоор хүүхдийн memory буюу юм цээжлэх чадварыг багаас нь ингээд амар сайн одоо хөгжгöd нь ингээд дэм болоод суурь нь болоод явна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол бас маш их хэрэгтэй юм шиг надад санагдаж байгаа. За тэгээд миний ерөнхийдөө бэлдсэн давуу талууд энэ байна. За мэдээж сайн яжгаар сар гэж сул талууд бас байна. Тийм амар төгс төгөлдөр зүйл бол биш. Сул тал бол байна. За хамгийн ихний миний дуртахж байгаа сул тал гэдэг юм бол одоо хүмүүс ингээд baby sign хит их найдчихдээ юм байна. Baby sign-ыг одоо ингээд хэл яриаг ингээд тэр чигээр нь орлоно гэж хэлбэрчлэн гэх юм уу. За тэгээд тэрнээс болоод одоо үг хэллэгийг орхигдуулах ийм сул талтай. За энэ яг юу хэлээд байна гэхээр арай хэл дурж амжааг байгаа хүүхдтэйгээ ойлголцох гэж зааж өгч байгаа шүү дээ. Гэхдээ бид нар юуг орхигдуулж болохгүй вэ гэхээр тухайн үед ингээд baby sign хийж явахдаа хэлэхгүй ээж юусоо болохгүй. Заавал тэр одоо зааж өгж байгаа үгээ хэлэх ёстой. Тэгжээж одоо нөгөө хүүхд маань ойлгоно. За тэгээд нөгөө нэг цаг хугацааны явцад хүүхд ч өөрөө нөгөө sign биш хэлж ярьдаг болох нь шүү дээ. Тэгэхээр энэ одоо нөгөө хит их ингэж baby sign найдснаар хүүхд чинь одоо магадгүй за окей би ингээл энэ baby sign-аар яриад тах юм байна гэдэг ойлголт төртөл нь одоо маш удаан хугацаагаар энэ төр зааж өгч болохгүй байх нэ. Ерөнхийдөө baby sign-ыг бол 6-аас 9 сартай танилцуулж эхэлнэ. За тэгээд хүүхд болгон янз янз учраас шууд таны хүүхэдтэй 1-2 заагаад 1-2-7 хоногийн дотор одоо baby sign хийж эхлэхгүй 1 сар болж болно, 3 сар болж болно, хагас жил болж болно. Тэгэхээр тэрэнд бол санаа зовох хэрэггүй. Хүүхд болгон янз янз нэг л өдөр таны хүүхд өдөөс чинь сүү гэд ингээд гараа инглээд таны тэр үед танд бол өөрөө харахах мэдрэмж бол төрөх нь бол дамжиггүй. Сая ярьсантай холбогдуулаад дараагийн сул тал гарч ирж байна. За ингээд нөгөө хүүхдтэй baby sign зааж өгөхөд маш их хугацаа болон төвчээр шаардна. Яагаад амар их төвчээр шаардах вэ гэхээр хүүхэд чинь мэдээж түрүүлсэн шүү дээ. 7 өдрийн дотор сурчихгүй, 1 зааж өгөөд 2 зааж өгөөд сурахгүй, 1 сарын турш игээд сурахгүй ингээд явж ийснаа. Нэг л өдөр сурна. Тэр болтол та юу хийх хэрэгтэй вэ гэхээр ууггүйгээр сайна хийгээд одоо хилэнгээ сайна хийгээд хүүхдэд зааж өгөх ийм шаардлага гарнаа. За энэ бол одоо ямар хүмүүстэй амар жоохон хэцүү болох вэ гэхээр хүүхдийн одоо эмээ өвөө нь хардаг ч юм уу эсвэл одоо бүр багасаа цэцэрлэгт явдаг ах их чинь хардаг энэ төр ийм тохиолдолд бол одоо нөгөө асран хамгаалж байгаа хүмүүст нь давхар нөгөө хүүхдтэй зааж өгч байгаа baby sign-а зааж өгөх шаардлага гарна. Тэгээд яг нэг амар олон биш учраас одоо нөгөө харж хандж байгаа хүмүүс маань бол сурчин. Тэгэхээр
Тэрэнд бол их бити санаа зовоорой. Гэхдээ ямар ч байсан ингээд маш их хугацаа орох нэ. Тэгэхээр энд бол сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бити шантраарай гэд хэлчихье. За. Тэгээд одоо миний дараагийн ярих гэж байгаа сул тал болохоор бас хүмүүс ингээд намайг ярьж хэлэхээс ахуулаад ер нь бол энэ талаар шууд ботсон баг. За юу вэ гэхээр хүүхэд оройтож хилд орох гэсэн юм асуудал байна. За энэ бол огт боломжгүй юм бол биш. Мэдээж хүүхдэд оройтож хилд ороход бол нөлөөлөх боломжтой. Гэхдээ судалгаагаар бол одоо нөгөө нэг baby sign хийж байгаа хүүхдүүд маань оройтож хилд орсон тохиолдол ер нь бол маш ховор байдаг гэж утсан байсан. Тэгээд бүр юм том их сургуулиудын судалгаанууд бас байсан. Тэгээд тэрийг уншаад үзэх юм бол ер нь бол нэлийн ихтгэл үнэмшил төрөх байхаа гэж би бодож байна. Хүүхдээ нөгөө нэг baby sign зааж өгч явахдаа тодорхой хугацаанд хүрээд зогсох ёстой. За тэгээд тэр зогсохгүйгээс шалтгаалаад одоо нөгөө хүүхэд манай би ингээ baby sign хийгээл байж болох юм байна. Энүүгээрээ эцэг ихтэй өөрийгөө ойлгуулад ах юм байна гэдэг бодолд хүртэл нь одоо бүр маш урт хугацаагаар бол энийг ашиглаж болохгүй байх нэ. Ер нь бол миний олж мэдснээр 2 нас хүрээд baby sign-ыг бол одоо хийхээ болоод зогсох ёстой юм байна гэж ойлгосон. Тэгэхээр 6-аас 9 сартад эхлээд 2 настайд нь дуусгах нэ. Тэгэхээр энийг бас сайн тогтоогоод авцсан дээр хаа. За тэгэл хүүхэд маань өстө хөөрхөн болондоо ингээл өөдөөс чинтэй нөгөө төрөөс штэ сүү ууй дахиад идэ энтер гээд ингээд ерөнхийдөө гараа ашиглаад өөдөөс чинь ингээд өөрийгөө ойлгуулад эхэлнэ. Тэгээ тэр момент бол маш хөөрхөн байна. За тэгээд ерөнхийдөө сул тал маань болчлоо, даваа тал маань болчлоо. Би тэг түрүү хэлсэн штэ тэ нөгөө хүүхэд оройтож хилд орох үе гэж санаа зовхоос илүү өшөө илүү үгийн баялагтай. Одоо baby sign сурсан хүүхдүүд бол илүү эрт илүү тод ярьдаг хүүхдүүд болдгийм байна гэдгийг бол судалсан байсан. Тэгээ та бүхэн бас ингээд нэмээд судлаад уншаад үзээрэй. Тэгээд миний олж мэдснээр бол тийм байна. Тэгээ одоохондоо би бол хүүхдээ оройтож хилд ороход бол санаа зовхгүй байгаа. За тэгээд даваа тал сул тал маань болчихлоо. Хэрвээ та хүүхдтэй baby sign зааж өгье гэд шийдгээд сууж байгаа бол би танд хідэн зөвлөмжүүд өгье. За хамгийн ихнийх нь гэх юм бол энгийн тохионоос эхлэх нэ. Манай хүүхдэл одоо жишээ нэг 10-аад л baby sign мэдж байгаа. Гэтэ бид хоёр ямар ч байсан хоорондоо л хөөрхөн ойлголцчихдаг тэрүүгээрээ. За жишээ нь манай хүүхд ингээд шүүн ингээд заримдаа сэрчих юм бол ингээд ингэдэг байхгүй юу. Тэгээ энэ нь болохоор сүү ууй гэсэн үг байхгүй юу. Яг сүү гэсэн үг л дээ. Ингээ ууй гэж тусдаа сайн байгаа. Гэхдээ манай хүүхд ерөнхийдөө бол ингээ сүү гэж хэлчихдэг. За гих мэдчлэн за эсвэл ингээд те идий ч гэдэм үү ийм энгийн одоо нөгөө бүр өдөр тутам байнга хэрэглэгддэг baby sign-аас эхлэх юм бол бас илүү үр дүнтэй. Дараагийн хэлэх зөвлөмж нь болохоор хийж байгаа sign-аа заавал үг хэллэгтэйгээ хослуулах ёстой. Ингээд зөвхөн ингээд sign-аа хийгээд иж болохгүй. Заавал хэлнэ. Сүү уух уу гэж заавал хэлнэ. Ингэхгүй нэ штэ тэ. Миний хүү сүү уух уу, миний охин сүү уух уу, сүү уух уу гэд ингээд сайн хэлэх нэ. Тэгэхээр хүүхэд маань одоо нөгөө ингээд хараад сонсоод мэдгэнэ штэ. Энийг сүү гэдэг юм байна гэд мэддэг болтол нь одоо хэлнэ гэсэн үг аа. Гэхдээ хэлэхээ бити орхигдуулаарай. Хэрвээ тэр sign-а зааж өгч байгаа бол байнга хэлнэ. Тэр үгээ хэлэх болгондоо sign-а хийн тэгжээж хүүхэд маань ойлгоно. За тэгээ түүний дараагийн зөвлөмж гэдэг юм бол мэдээж бид нарт маш их төвчээр хэрэгтэй. Тэгээ хүүхдтэй нэг юм зааж өгöd байгаа ч юм шиг, гүйч юм шиг хүүхэд нь ерөөсөө огт тоохгүй байгаа ч юм шиг тиймэрхүү характер бол мэдээж гарна. Тэгвэл хүүхэд чинь таныг сонсож байгаа, харж байгаа, ойлгож байгаа. Тэгээ тэрэнд бол ерөөсөө бити санаа зовоорой. За би хүүхдтэй болохоор ерөнхийдөө 6 сард хүрэхээр нь нөгөө бор хоолнд ордсон шүү дээ. Тэгээ бор хоолнд орж эхлэхээс нь ахуулаад baby sign зааж эхэлсэн. За тэгээ заагаад ерөөсөө ингээд тоохгүй байж ийсэн. Ер нь нэг 10 сар мартаагаасаа ихний сайнуудаа хийж хэлсэн юм шиг байна. Тийм сүү юм уу гээл. Яна одоо ингээд буцсан чинь мартчихжээ. Ямар ч байсан би бол одоо ингээд ихний сайнаа зааж өгөөд манай хүүхд хийж хэлтэл бараг 4 сар болсон байгаа сте. Тэгэхдээ мэдээж ийм амар тууштайгаар ингээд хийж чадахгүйсэн. Яг гэвэл тэр baby sign гэдэг юм чи миний хувьд ч гэсэн амар шинэ байгаа хгүй. Би хүндтэй ямар нэгэн тийм baby sign ерөөсөө зааж өгч үзээгүй учраас надад ч бас амар шинэ байсан. Өөрөө сураад хүүхдтэй зааж өгөх явцтай бол ингээд
хурдан тасаад орсон. Тэгтээ цаг хугацаа орсон шүү. Тэгэхээр төвчээртэй байгаарэ. За тэгээд зааж өгж байгаа baby sign гоё хөгжилтэй, сонирхолтой болгож болно те. Янз бүрийн одоо сүүж байгаа хүүхдийн бичлэгээр энэ хүүхэд сууж шít гэдэг юм уу те. За гих мэтчлэн гоё хүүхдтэй сонирхолтойгоор зааж өгж бас болох нь байна. За тэгээд миний ярих юмнууд бол ингээд дуусчлаа. За манай хүүхд бол одоогоор нэг 10-аад сайн мэдж байгаа гэдгсэн шүү дээ. Тэгээд хамгийн их хэрэг болтг нь болохоор сүү байна. За тэгээд дахиад идээгээд ингэдэг. Гэхдээ нэрээ энэ дээр нэг юм хэлэхэд одоо энэ baby sign маань ерөөхдөө нөгөө American Sign Language суурилсан байт юм байлээ. Тэгээд маш энгийн юм гараар хийж байгаа тохиолнууд байгаа. Тэгэн гут энийг болохоор заавал яг адилхан байх албагүй хүүхэд чинь төстэй хийн яг адилхан хийж болно. Гэхдээ ер нь бол ингээ сайн ажиглаад ах юм бол хүүхэд чинь аль хэдийн baby sign хийгээд эхэлсэн байж магадгүй гэдэм билээ шүү гэж хэлмээр байна. За манай хүүхэд бол одоо хамгийн их ашиглаж байгаа baby sign гэдэг юм бол please гэдгийг бол хамгийн их ашигладаг. За нөгөө нэг яадаг вэ гэхээр ингэдэг байхгүй please гэд. Тэгээ нөгөө би анх нөгөө нэг please гэдэг baby sign-ыг зааж өхийн тулд ингээд бүх юмыг please гэд гуугаад аваарай миний хүүгээд хэлсээр байгаад тэрийг нь ойлгуулахын тулд би ингээд please гэд гуйх болгонд нь хүссэн юм өгдөг байхгүй юу. Тэгээд тэнгууд одоо нөгөөдөг чинь санаа сууж эхэлсэн те. Нөгөө юм ингээл авахлангот ингээл хөөх. Тэгэл бүр үгүй гэж хэлж чадахгүй байгаа юм чинь тэгэл за гэл. Тэгэл нөгөө заримдаа мэдээж те нөгөө дээр мэр тавьсан янз янзын болохгүй юм авахгүй л хичээж те. Тэгэл тэвхтээ ингээл байгаа юм чинь. Тэгээ бас нэг дурдах юм гэдэг юм бол энэ бас жоохон сул тал байж магадгүй. Одоо нөгөө нэг baby sign чинь ингээд амар limited understanding болчихж байгаа байхгүй юу. Одоо чинь ээж аав хоёр нь зөвхөн baby sign мэддэг байгаад хүүхдтэйгээ ойлголцдог байсан чинь эмээ өвөн те хаяа нэг ирсэн чинь өөдөөс нь ингэдэг ч юм уу те. Ингээд одоо ойлгохоо болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нөгөө эргэн тойрныхын хүмүүст ч гэсэн бас ингээд те одоо ах ихч дүү эмээ үүд нь хэлэх хэрэгтэй мөлий. Манай хүүхд ингээд ийм baby sign сурж байгаа. Тэгээд гараа ингэж байгаа нь болохоор сүү гэж байгаа шүү. Инкээрээ болцсон гэсэн үг шүү ч гэдэг юм уу те. Хилээд өгчих юм бол ойр дотны хүмүүс ч юм болохоор айгүй өрхөө эргээр хүлээж аваад тэгээд амархан сурчдаг. Тэгээ энэ хүүхд нь ингэж байгаа гэсэн гээд мэдчихдээ юм лээ. Одоо чинь манай хүүхдийн өвөө нэг өдөр надад ирсэн гэсэн байхгүй. Энэ хүүхд чи ингэж энэ юу нь болохгүй юм бол яасан болоо гэд нөгөө би яг нөгөө нэг тэрийг сурцсан гэдгийг хэлхээ мартцсан. Тэгээ ингээ гуйж ийн гэдэг жаамаа гэдгсэн чинь за окей тэгвэл надаас яг тэрийг авах гээд байсан юм байна гэдэг жаа байхгүй. Тэгэхээр ер нь бол хүүхэд baby sign сурцсан байхад амар хөөрхөн. Тэгээд зөндөө олон давуу талтай. Тэгээд монголоор хайгаад үтсэн чинь ерөөсөө ямар ч мэдээлэл гарч ирэхгүйсэн. Тэгээд яагаад ийм амар хөөрх юм хин ч хэлж өгдөг юм болоо гэдэг амар гайхаад. Тэгээд ерөөхдөө одоо энд ингээ бичлэг хийгээ сууж байна. Тэгээд миний энэ бичлэг зөндөө олон ээжүүдэд зөндөө олон хүмүүст хүрээд тэгээд бүгдээрээ гоё хүүхдтэйгээ ойлголцдог болоосай гэж маш их хүсэж байна. За тэгээд та бүхэн хүүхдтэйгээ хөрхөн ойлголцоод аз жаргалтай өдрүүдийг өнгөрөөгөөрэй гэж хүсье. Баяр таа. Гэтэ ялцчгүй нөгөө хүүхдтэй холбоотой юм ярьж байгаа болохоор амар хөөрхөн юм аа те. Бүр хүүхдийнхээ сайн хийж байгааг дотроо ингээд төсөөлсөн чинь бүр ингээ амар хөөрхөн санагдаад хүүхдээ санчлаа. Бошоохон хүүхд рүү явах минь. Түр баяр таа.